хүнийг гүтгэх, доромжлох, худал мэдээлэл тараан түгэх энэ асуудал дөнгөж одоо зохицуулагдаад байгаа асуудал огтос биш. Өмнө ч гэсэн байсан. За иргэний хуулиар одоо ч гэсэн байгаа. Гагцхан магадгүй эрүүгийн хуульд оруулж ирсэн нь зөвхөн хувь хүн иргэн гэхээс илүүтэй албан байгууллагын алдар хүнд гэдэг ийм зохицуулт бас нэг талдаа орж ирсэн 20 онд энэ өөрчлөлт орж ирсэн байна. Тэгэхээр үндсэн хуулийн цэцгийн 10 дугаар дүгнэлттэй холбоотой сая маргаан үүсэж цэц бол үндсэн хуулийг зөрчсөн байна гэдэг ийм шийдвэрийг гаргасан буюу эрүүгийн хуулийн 13-14 дахь энэ заалт бол үндсэн хууль зөрчсөн байна гэсэн нийтлэг ийм дүгнэлт гаргасан боловч 34 хуудас энэ материал болоод энэ дүгнэлтийг аваад үзэх юм бол дотор нь хүний алдар хүндийг хамгаалах хэрэгсэл бол бас нэг талдаа энэ 13-14 заалт мөн байна гэдгийг бол дүгнсэн байна. Хүнийг үгээ чөлөөтэй илэрхийлэх эрх нь байгаа боловч нөгөө талдаа бас алдар хүндээ хамгаалуулах үндсэн хуулиар олгогдсон эрх бас байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ 13-14 дахь заалтыг бол үндсэн хуулийг зөрчсөн, үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөх ийм шийдвэр гарсан нь бол эргээд энэ заалтыг тодорхой болгох, хэн нэгнийг хилмигдүүлэхгүй байх, тийм ээ? Энэ зохицуултыг илүү бусад хуулиудад нийцүүлэх, тодорхой болгох ийм заалт болохоос биш, бүхэлд нь энэ заалтыг хүчингүй болгож байгаа асуудал огт биш юм а гэдгийг энд хэлхэн зүйтэй байхаа. Ер нь хэн нэгэн хүн зүгээр нэг тодорхой албан тушаал эрхэлж байгаагаараа бусдын гүтгэлэг доромжлолтыг төвчих ёстой бас биш байхгүй. Жишээлбэл Францын ерөнхийлөгчийн гэргий тэргүүн хатагтай Макрон сая өөрийг нь эрэгтэй хүн гэж доромжилсан 10 этгээдэд тийм ээ үрүүллээ гэдэг олон улсын мэдээ хүртэл явж байна шүү дээ. Монгол хэлээр ч гэсэн энэ орчуулагдаа дэлхийн нийтээр ингээд түгэж байгаа байхгүй юу? Гэтэл манай Монгол улсад дөнгөж чуулган энэ 24 оны улсын их хурлын сонгуулиас хойш бүрдсэн чуулганаас хойш манай эмэгтэй гишүүдийн талаар бүр аимшигтай халдварт өвчтөө гэдэг ийм мэдээлэл хүртэл явлаа шүү дээ. Яагаад улсын их хурлын гишүүн гээд энэ мэдээллийг төвчих ёстой юм? Ер нь зүгээр л улсын их хурлын гишүүн гээд тэгээд ингэж гүтгүүлж болох юм уу? Үгүй шүү дээ. Ийм учраас хэвлэн нийтлэх, хардах эрх нэг талдаа байгаа ч гэсэн нөгөө талдаа ёс зүйтэй байх хэрэгтэй байхгүй тий. Тэгээд миний зүгээр бас өөрөө яг хувь хүнийхээ хувьд юу гэж үздэг вэ гэхээр нэг ялангуяа сая өнгөрсөн жилийн хавар намар болсон энэ улс төрийн их дүвэнээр юу ажиглагдсан бэ гэхээр захиалагтай буюу улс төрийн өрсөлдөгчөө намнах захиалгат ажиллагаа явдаг байхгүй. Тэгэхээр ер нь бол энэ Монгол улсад байгаа 3.5 сая хүн амын 7 сая Facebook аккаунт байгаа гэдэг нь өөрөө юу вэ гэхээр дандаа дийлэнх нь бол хуурамч болон зорилттой аккаунтууд үүссэн байгаа байхгүй. Тэгэхээр үүнийг улс төрчид өөрсдөө бас арга хэрэгсэл болгож сонгуульдаач тэр эргээд улс төрийн өрсөлдөгчөө намнах гэж тэр өөрсдөө ашигладаг учраас магадгүй одоо хүртэл энийг өөрчлөх хүсэл зориг байхгүй байхыг үгүйсэхгүй. Нөгөө талдаа хэвлэл мэдээллийн салбар ч гэсэн өөрөө үүгээр дамжуулж санхүүжилт, мөнгө, орлого, цалин авдаг учраас үүнийг бас өөрчлөхийг хүсэхгүй байх магадaltaй байгаа юм а. Тэгэхээр хаанаас захиалга өгöd байгаа? Ямар учир шалтгааны улмаас өгöd байгаа юм бэ гэдгийг бас ялгамжтай хандаж авахгүй бол захиалга аваад гүйцэтгсэн тэр хэвлэл мэдээллийн байгууллага нь ял аваад захиалга өгсөн, санхүүжилт гаргасан тэр этгээд нь ял үүрэхгүй байх нь бол өөрөө илүү ноцтой юм а гэдэг ийм байр суурийг бол би бас барьж явдаг.